Эм оруулдаг зохиолч. Үлзий төгс байгалыг хүмчилж, эд эмсийг амьдчилж бичдгээрээ байгалийн зөнтөө яруу найрагч. Үлзий төгс шууд тай хамт нисэж, навчистай хамт хийсэж, цастай хамт бодорч, үйлстэй хамт нүүж, модоттой хамт ургаж, бороотой хамт шивэрч, салхитай хамт зугаалж, уулстай хамт бясалгаж, одоттой хамт шивнэлдэж, бидэнд байгалийн хэлмэрийг дамжуулдаг зөн бэлэгтэн мэд сэтгэлд минь буудаг юм. Байгалыг урнаар дүсдэг бус байгалийн хэлмэрийг шууд дамжуулж мэдрүүлж байдгаараа ям оруулдаг зохиолч доо. Шувууны тухай шүлэг уншлах тэр нь үлзийгийн үг бус шувуунд хувилсан яруу найрагчийн мэдрэмж байдгаараа л онцгой. Толин дотор толны гаданч нөв нүцгэн бүсгүй. Ихээс унсан чигээрээ ямар ч халахвчгүй, ямар ч баггүй, ямар ч тэр нүцгэн байх дуртай. Түүний нүдний шилэнд үлдсэн зургууд нэртэй өгүүлэлт ийм өгүүлбэр бий. Энэ бол үлзийгийн үнэн дүрх гэдэгт би эргэлздэггүй. Тиймээс бичсэн болгоныг нь унших дуртай. Бас унших үрдээ эм ордог. Эм орол гэдэг зожиграл, ганцаардал, ганихрал бус бясалгал юм. Нүдний шилэн тайлаад нүдний шилэнд үлдсэн зургуудаа нэг нэгээрээ нь арчиж би үлзийг би дотроо олж хардаг. Тэр зүгээр нэг арчих ус харин түүнийгээ үгээр урлан буулгадаг. Нэрээ хүн дурсамжаа нүдний шилэнд үлдсэн зураг шиг айлгадаг бол ямар гоё вэ гэж бодогдсон. Бүх муу муухай хар бараан дурсамжуудаа арилгаад дандаа гэрэл гэгээтэй аз жаргалтай дурсамжуудаа үлдээвэл ёстой гоё доо. Гэвч бараан дурсамжаан гэвэл амьдрал худал хуурмгаар дүүрэх юм шиг аимшигтай санагдана. Цаг хугацаанд идэгдэж буй хүний амьдрал гэдэг дурсамжийн цуглуулга юм даа гэсэн бодол өөрийн ирэхгүй төрнө. Гэтэл бид амьдралын ар сархан зүйл түүцээр мөнөх дурсамжаан сөхөж харах завгүй явсаар цаг дуустав. Зохиолч хүмүүс дурсамжаан бясалган гоё гоё зохиол бичдэг юм шиг санагдав. Үлзийгийн үсгийн хязгаар хараацаа зогсолт зэрэг хүүрнэл номууд тийм л гэгээ нандин дурсамжуудаар дүүр. Хүн өөрийгөө бүтээдэг гэсэн Сартрийн үгэнд би их дуртай. Хар цагаан гэсэн хоёр дэнсэн дээр дурсамжийн хувааж тавихад аль нь илүү жин дарах бол гэдгээс хүн ямар хүн амьдрснаа багцаалтж болно. Нэг хэвийн уутгарт амьдралыг минь хөглөж сэрэж байдаг зүйлүүл дурсамж. Ямар ч халахвчгүй, ямар ч баггүй байж болох уу гэсэн эмзэг асуулт сэтгэлийг минь зовоо. Худал хуурмгаар дүүрсэн нийгэмд энэ боломжгүй гэсэн хариулт намайг eerнэ. Жинхэнэ уран бүтээлч хүнд тийм онцгой өв тавилан оногддог юм шиг санагдана. Хүний амьдралын зорилго нь амьдралын утга учирыг танин мэдэх. Түүнд хүрэхийн тулд сүмд шавлан сууж гэгээрэл төрөх ёстой юу? Тэнгэрийн оронд хідэн сүм байдаг бол гэсэн Нерудаагийн асуултанд үлзий Деваачинд сүм байдаггүй, бурхан байдаггүй. Тамийн бидэнд л сүм байдаг, бурхан байдаг хэмээн хариулсан. Энэ бол дотоод сэтгэл гэдэг нь эргэлзээгүй. Бидний дотор там деваачин, бурхан чөтгөр хамтдаа оршино. Алийг нь бүтээх вэ гэдэг бидний сонголт. Тэр сонголтын үр дүн нь бидний амьдрал буюу дурсамж. Ирээдүйч мөн адил дурсамж болно л. Үлзийгийн зохиолуудыг уншаад Эмортын шалтгааныг эндээс харж болно. Бидэнд бодох, бясалгах, эрх цэвлэх, эрх чөлөө олгож байдгаараа тэр бас Эмо зохиолч мөн. Шүлгийн номыг нь уншиж суугаад Эморол төрж Үлзий төгс найрагчийн нэрийн үсгүүдээр 18 мөрч шүлэг бичин нээлээр илгээж билээ. Тэр үед зохиолч маань биеийн жилээрх нэмлэг төвтөж байсан аж. Дараа нь над талархлын үгтэй хариу үжиж төмөрсөн хэмээн нэрлсэн билээ. Тэр шүлгийг бичиж суух үед жинхэнэ галзуу гоё Эморол төрж билээ. Үлзий төгс. Өн мөнхөд шүлэг тэрлэж байсан мэт. Үлзий төгс хэмээх яруу найрагч алхаж явна.
лавсан орох цас мэт шүлгийн мөрүүд тэнгэрээс бууж лавай цагаан гэрэлт нь сэтгэл минь ариусж байна. Зүн бэлгийн шуухай зүрхэн талдад минь буугаад зөөлөн аялгуут дуугаар шүлгэн дуудаж байна. Эдэд үгсээ түгээх Тэнгэрийн элчимтэр эсэглэн шүлгээр дайлах бурхтын сүнчимтэр ирж од хорвоод учрал тохиол бүртэж ийм л гэгэн бүсгүйтэй нэгэн үед төржээ. Тэнгэр дургадаг моддын хэлмэрч болж тэндээс үгийн эрхчлөөг навчин зун нисгэнэм өр зөөлөн эмзэг уйхан эрс шулуун эрхэмсэг гоо өөрөөсөө нуугдсан бурхны нандин үр юм тэр. Гоо сайхан гэдэг түүний гэгэн мөрүүд, гоёл зүйлт гэдэг түүний гэрэлт бодлууд сайхан шүлгийн өмнө өвдөг сүгдэн бүхийхүй сарны болор гэрэлд найрагч бүсгийн дүр тодормой.